Сайн байцгаана уу? Dry and Grow сургалтын ээлжид хичээлд тавтай морил. Өнөөдөр бид тээврийн хэрэгслээр зорчигчийн үүргийг үзнэ. Жолооч төдийгүй зорчигч хүнч замын аюулгүй байдалд хариуцлага хүлээдэг. Энэ хичээлийг дуустал нь анхааралтай үзээрэй. Энэ хичээлд 6 гол сэдэв бий. Эхлээд хамгаалах бүс малгайны тухай үзнэ. Дараа нь хэрхэн зөв буух, суух журмыг сурна. Цаашид жолоочид саад болохгүй байх, аюултай байрлалаас зайлсхийх дүрмийг авч үзнэ. Эцэст нь машин явж байх үед болон зогссон үед юу хоригддгийг ойлгоно. Хамгаалах бүстэй суудалд суувал бүсээ заавал хэрэглэнэ. Энэ бол зорчигчийн хамгийн анхны үүрэг. Мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайгаа өмснө. Малгайг зааврын дагуу зөв зүүж бэхлэнэ. Энгийнээр хэлбэл бүстэй суудалд суувал бүсээ зүү. Мотоцикл, мопедонд малгайгаа өмс. Энэ хоёр чиний амь насыг хамгаална. Тээврийн хэрэгсэл бүрэн зогссны дараа л буух суух ёстой. Зориулалтын буудлын талбай руу буу. Хэрэв тийм талбай байхгүй бол явган хүний зам эсвэл хөвөөний тал руу буу. Энэ тал руу буух боломжгүй бол зорчих хэсэг тал руу болгоомжтой буухыг зөвшөөрнө. Энгийнээр хэлбэл машин бүрэн зогсдол хүлээ. Дараа нь хажуу талын явган зам руу бууч суун. Зам тал руу зөвхөн аргагүй үед болгоомжтой. Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулахыг хориглоно. Жолоодлогод саад болж гар хүрэх, чанга дуугарахыг бас хориглоно. Энгийнээр хэлбэл машин явж байхад жолоочид бүү саадвал чанга бүү дуугар, гарт нь бүү ор. Жолоочийн анхаарал замдаа байх ёстой. Хүн тээхэд зориулаагүй хэсэгт байрлаж явахыг хориглоно. Тэвшний хашилгаас дээш гарсан ачаан дээр явахыг хориглоно. Тэвшин дээр зогсож явах, тээврийн хэрэгслээс зүүгдэх нь хатуу хориотой. Энгийнээр хэлбэл зөвхөн зорчигчийн суудалд суу. Ачаан дээр, тэвшин дээр бүү гар. Машинаас зүүгдэх нь маш аюултай. Машин явж байх үед хаалга нээх, буух, суухыг хориглоно. Явдал дунд ачаа ачих, буулгахыг бас хориглоно. Цонхоор бие болон бусад зүйл гаргахыг хориглоно. Энгийнээр хэлбэл машин явж байхад хаалга бүүнэ, бүү бүү. Цонхоор гараа, бие бүү гарга. Бүх зүйл машин зогссон үед л зогсож явдаг тээвэрт зориулалтын бариулаас барих ёстой. Зогссон машинаас зорчих хэсэг тал руу ачаа ачих, буулгахыг хориглоно. Тэр талын цонхоор бие гаргахыг хориглоно. Бусдын хөдөлгөөнд саад болохоор бол зогссон машины хаалгыг нээхгүй. Энгийнээр хэлбэл зогсож явбал бариулаас бат барь. Зогссон үед зам тал руу хаалга нээх, ачаа буулгах нь бусдад аюултай. 3 зүйлийг сайн санаарай. 1. Хамгаал. Бүсээ заавал зүү. Мотоцикл, мопедэнд малгайгаа өмс. 2. Зөв бүү. Машин бүрэн зогссны дараа хажуу талаар бууч суу. 3. Бүү сарниул. Жолоочид саад бүү бол явдал дунд юм бүү хий. Та өнөөдөр тээврийн хэрэгслээр зорчигчийн үүргийг бүрэн судаллаа. Бүс зүүх, малгай өмсөх, зөв буух нь чиний үүрэг. Жолоочид саад болох, ачаан дээр явах явдал дунд хаалга нээх нь хориотой. Зорчигч хүнч замын аюулгүй байдлын нэг хэсэг гэдгийг санаарай. Дараагийн хичээлдээр уулзцгаая.